Телескоп зохион бүтээгдснээс хойш одоорн судлал руу чиглэх хүмүүсийн сонирхол эрчимтэй нэмэгдэж эхлэв. Телескопуудын хэмжээ улам томорсоор зөвхөн телескопонд зориулагдсан байгууламжууд болох обсерватор буюу ажиглалтын төвд байгуулагдаж, одоорн судлал буюу астрономи хэмээх тусдаа мэргэжлийн чиглэл, тусдаа академик дисциплин болон хөгжиж эхлэв. Гэхдээ анхдагч телескопууд зөвхөн линзэн технологи дээр суурилсан учраас хийцэн төвөгтэй, мөн түүнийгээ дагаад нилээдгүй өртөг өндөртэй байв. Өөрийн гэсэн телескоптой болоод одоо орныг судлахын тулд багагүй хэмжээний хөрөнгө шаардлагатай байлаа. Харин энэ үед бидний сайн мэдэх нэг эрдэмтэн илүү хямд зардлаар телескоп бүтээж болох аргыг бидэнд зааж өгсөн. Айзек Ньютон. Бидний хэлж заншсанаар Исаак Ньютон. Тэрээр зөвхөн модноос алим хизээ унахыг хүлээж суугаагүй ажээ. Оптик шинжлэх ухааны салбарт бас үнэтэй хөв нэмрээ оруулсан нэгэн байв. Оптик гэдэг нь грекээр үзэгдэл гэсэн утгатай. Харин үзэгдэл бол тухайн биед дээр ойгоод бидний нүдэнд тусчгүй гэрэл билээ. Ер нь гэрлийг судалсны ачаар олон цоочны түлхүүр олсон гэдгийг бид шинжлэх ухааны түүхээс харж болно. Huygens гэрлийг долгионлог шинж чанартай гэх онолыг гаргасан ч Ньютоны бөөмлөг онол илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Гэхдээ Максвелл өөрийн электромагнетик онолоороо гэрлийг долгион гэдгийг нь батлах хүртэл. Харин дараах нь Макс Планк хар биеийн цацрагал дээр хийж байсан судалгааныхаа ачаар квант физикийн үд хаалгыг бидэнд нээсэн. Удалгүй Альберт Айнштайн буюу Эйнштейн фотоэлектрик нөлөө гэх судалгаагаараа гэрлийг ахиад л бөөмлөг гэдгийг онцолсон. Харин өнөөдөр бид гэрлийг долгион бөөмийн хослолсон шин чанартай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэх мэтчлэн гэрлийн эргэн тойрон дох маргаануудаас бид маш олон зүйлийг танин мэдж чаджээ. Ньютон ч гэсэн тухайн үедээ үзэгдэл бол ердөө гэрлийн тусгал юмаа гэдгийг ойлгоод телескопын технологид хувьсэл авчирхаар нэг өөрчлөлт хийсэн нь толь байв. Анхдагч телескопууд ерөнхийдөө бол хоёр ширхэг линзийг ашиглан алсад харагдах үзэгдэл буюу тухайн биед дээр ойсон гэрлийн тусгалыг томруулах техникээр ажилладаг байв. Тэгэд үүний тулд томоохон линз хэрэгтэй ба энэ нь маш төвөгтэй бас зардал ихтэй байлаа. Харин Ньютоны зохиосон техник нь гэрлийн тусгалыг хонхор толон дээр хүлээн аваад тэгэд тэрийг 45 градусын налуу толон дээр дахин нэг удаа ойлгосноор эцсийн үр дүнд үзэгдлийг илүү томруулан харах боломжийг олгож байв. Хийхэд маш хялбар, бас зардал багатай бөгөөд авраг линзний шаардлага байхгүй байлаа. Өнөөдөр сонирхогчдын телескопны дийлэнх нь Ньютоны загвар дээр суурилсан байдаг. Мэдээж линз болон толны туслалуудыг хослуулсан илүү нарийн хийстэй телескопууд ч бий. Хамгийн гол нь Ньютоны ачаар телескопны хийц улам хялбаршиж, өртөг зардал нь бас багасснаар илүү олон хүмүүст одоо орон судлалын үд хаалга нээгдсэн юм. Харин телескоп болон астрономи, шинжлэх ухааны ертөнцийг бүхэлдэн дөргиосон үйл явдал 1917 онд эхэлсэн байдаг. 1917 онд Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид Маунт Вилсон нэртэй нэгэн аврах том ажиглалтын төв нээгджээ. Тэгэд энэ ажиглалтын төв дэх телескопын толгойд маш алдартай нэгэн одоо оронж суув. Эдвин Хаббл. Эдвин Хаббл энэ телескопороо тэнгэрийг дурандсаар юуг олж нээснийг бид мэдэнэ. ертөнцийг тэлж байна гэдгийг. Энэ нээлт мэдээж тийм амар хүлийн зөвшөөрөгдөөгүй. Тухайн үед хүн бүхэн ертөнцийг тогтмол гэдэгт итгэж байлаа. Мөн тэр үеийн хамгийн том физикч болох Альберт Эйнштейн өөрийнхөө харьцангуй ерөнхий онолынхоо дагуу ертөнцийг тогтмол байлгахын тулд томьёондоо космологик тогтмол гих утгыг нэмж байршуулсан байдаг. Тоглоомод Эйнштейн байхад хэн түүнийг эсэргүүцэж зүрхлэх вэ? Гэвч Эдвин Хабблийн ажиглал болон судалгаа өөр зүйлийн дохиог илэрхийлж байв. ертөнц тогтмол биш, бүр эсэргээрээ тэлж байлаа. Сансар руу дурангаа чиглүүлээд хаашаач харсан бай, харагдах тэр од биднээс холдож байв. Үнэн дээр тэр холдож байгаа зүйлс яг одч биш, оддын ай буюу галактикууд юма гэдгийг ч бас Хаббл олж нээсэн байдаг. Энэ ололт энгийн нэг ололт биш байлаа. Бид болон биднээс бусад бүх зүйлс, магадгүй бүх ертөнцийн үүслийг бидэнд тайлбарлах боломжтой байв. Хэрэв бүх зүйлс бие биенээсээ холдож байгаа бол хизээ нэгэн цагт нэг цэгт нэгдмэл байсан гэх онол. Их тесрэлтийн онолын суурь тавигдлаа.
Магадгүй Хабблийн ачаар астрономийн үнцийг огт сум нэмэгдсэн гэж хэлж болох байх. Одоо орон руу чиглэсэн хүмүүсийн сонирхол бүрч ихсэв. Сансрын уралдаан эхэллээ. Саран дээр хүн төрлөختөн буулаа. Харин тэр үед сансрын нисгчдийн зүгээс хачирхалтай мэдээллүүд ирж эхлэв. Задгай сансарт гарсан нисгчид, ялангуяа саран дээр буусан астронавтууд үзэгдэх орчинг маш цэвэрхэн байгааг илтгэж, ялангуяа сансрын уудам маш тод харагдаж байгааг мэдэгдэж байлаа. Үүний шалтгаан нь мэдээж дэлхийн агаар мандлаас бүрэн ангижирсан учраас гэрлийн бохирдол үгүй болсонтой холбоотой юм. Манай дэлхийн агаар мандал маш зузаан бөгөөд хоосон мэт харагдах агаар хүртэл маш олон тооны атом молекулуудыг өөртөө агуулж байдаг. Тэгэд эдгээр хийм молекулууд тодорхой хэмжээгээр гэрлийн тусгалыг ойлгож байгаа. Өдрийн цагаар тэнгэр цэнхэр өнгөтэй байдгийн шалтгаан нь үүнтэй холбоотой. Гэрлийн бохирдол бол одоо орон судлалд томоохон саад билээ. Тийм ч учраас ажиглалтын төвүүд хотоос алсад, зилүүд газарт мөн ихэвчлэн өндөр уулын оройд баригддаг. Харин сансрын нисгчдийн илтгэсэн мэдээллийн дагуу одоо орон судлаачдын толгойд ер нь телескопыг сансарт хөөргөөд дэлхийн тойрог замд байршуулчих хөл яадаг юм бэ гэдэг санаа орж иржээ. Энэ санааны дагуу судалгаа туршилтууд хийгдсээр 1990 онд НАСА-гийнхан Хаббл телескопыг сансарт хөөргөв. ертөнцийг тэлж байгаа гэдгийг бидэнд харуулсан агуу одоо оронч Эдвин Хабблийн нэрэмжит энэ сансрын телескоп өмнө нь бидний хизээж харж байгаагүй гайхамшигтай зургуудаар бидний нүдийг хужиралсан. Сансрыг ямар үзэсгэлэнтэй бас эд шидийн мэд дүр төрхтэй гэдгийг бидэнд харуулсан Хаббл телескопын ачаар бид ертөнцийн талаар илүү олон зүйлийг танин мэдсэн. Бас бүр ч илүү танин мэдэх хүсэл эрмэлзэл ундарч эхэлсэн. Мэдээж сансарт Хабблаас гадна өөр үүрэг зориулалттай бас нэлээд хідэн телескопууд байгаа. Ер нь телескоп гэхээр заавал үзэгдэх гэрлийг хүлээн авах шаардлагагүй. Өөр давтамж бүхий цахилгаан соронзон долгионуудыг мэдрэх, судлах зориулалттай телескопууд бас бий. Жишээ нь радио телескопууд. 1930-аад оноос хойш хэрэглэгдэж буй эдгээр телескопууд нь харахаас илүү сонсгож чиглэсэн. Сансрын гүнээс ирэх суурь тасархийг, суперновагийн уул мөрийг, пульсаруудын хэмнэлийг хэмжих гэх мэтчлэн. Сансрын телескопууд гэснээс энэ жилийн сүүлээр нэг түүхэн явдал тохионо. 30-аад жилийн турш хүн төрлөختөнд үйлчилсэн мөн бидний харах өнцгийг нэлээдгүй тэлсэн Хаббл телескопын залгамж хаалгааг Джеймс Веб гэдэг цоошин супер телескоп тун удахгүй өвлөн авна. Тэр бол өнөөгийн бидний шинжлэх ухаан болон технологийн хөгжлийн өнгө төрх юм. Тэр бол жинхэнэ утгаараа цаг хугацааны машин юм. Хэний ч хараагүй хязгаарыг бидэнд харуулах зорилгоор өнөөдрийг хүртэл бүтээгдсэн хамгийн үнэтэй, хамгийн том дуран. Хаббл телескопыг хөөрхөөс ч өмнө төсөл нь боловсрогдож эхэлсэн энэхүү телескопыг одоо орон сонирхогчид тэсэн ядан хүлээж байгаа байх. Түүнтэй дараагийн бичлэгээр уулзцгаая.